Өсвөр насны хүүхэд залуучуудын нас сэтгэхүйн онцлог сонирхолд нийцсэн тэдний шударга ёсны талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх нийгэмд ёс суртахууны эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор авилгатай тэмцэх газраас 12 иш цуврал кино контентыг хийсэн байна. Энэ цуврал кино контентын нээлттэй нийслэлийн сонгоныхан дүүргийн ерөнхий боловсролын 9-12, мөн 65 дугаар сургуулийн 10-аас 12 дугаар ангийн 130 орчим сурагч оролцлоо. Авилгатай тэмцэх газраас соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам хүүхэд залуучуудын театртай хамтран 12 иш цуврал контент хийж авилгын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзүүлж танилцууллаа. Энэ өдрийг бол олон улсад авилгын эсрэг тэмцэлд уриалдаг, за мөн авилгын хор хөнөөлийг олон нийтэд таниулах, за авилгаас ингээд байх энэ үзэл санааг сурталчлах энэ үйл ажиллагааг одоо дэлхийд дахин зохион байгуулдаг өдөр гэсэн үг. Тэгээ энэ өдөр Монгол улс ч гэсэн энэ авилгын эсрэг олон улсад жилийн тэмдэглэл өнгөрүүлж, авилгын хор хөнөөлийг хулан таниулах, авилгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, за олон нийт хандсан энэ соён гэрүүлэх ажлуудыг шатраатай хийсээр ирсэн. За энэ жилийн үед бид энэ авилгын эсрэг олон улсын өдрөөр энэ хүүхэд залуучуудад чиглэгдсэн авилгын эсрэг контентуудыг бол нээж олон нийтний ялангуяа энэ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас хүрэх ажлыг бол зохион байгуулж байгаа. За энэ удаагийн контент юугаар онцлог вэ гэхээр хүүхдийн зөвхөн сургуулийн орчинд биш, гэр бүлийн орчин, найз нөхөд нөхөрлийн хувьд за нийгэмд оролцож байгаа энэ олон үйл ажиллагааны хүрээнд одоо хамарж байгаа бүхэл үйл ажиллагааны хүрээнд авилгын одоо шударга бус зүйлийн хор шиг ямар үр дагавар авчирдаг юм бэ? Шударга байвал үнц нь яаж илэрж гардаг юм бэ гэдгийг харуулах зорилготой юм контентыг бол цувралаар бэлтгэн хөргөж байгаа. Зохиолч уран заяа найруулагч Инх Далайн нарын бүтээсэн 12 иш цуврал кино контент нь өсвөр насны хүүхэд залуучуудын гэр бүл, нийгмийн орчин, сургууль, найз нөхдийн дундах шударгалан шударга бус зүйлийг тусгасан 40 минутын 5 үзэгдэлт богино хэмжээний бүтээл юм а. 12 иш цуврал контентэд хүүхэд залуучуудын театрын жүжигчин Ариун бол, оюун туул, номин дэргүүтээ уран бүтээлчд тогложээ.